Хар өдөр 2014 оны 1-р сарын 20-ны өдөр зарим хүний хувьд хамгийн сайхан хэзээч мартагдахааргүй ад жаргалтай, заримынх нь хувьд эгэлжирийн л нэг өдөр байх. Харин миний хувьд хэзээч эргүүлж буцааж болохооргүй хар өдөр болж өнгөрсөн юм. 2014 оны 1 сарын 19-ны орой 9 цаг 20 минутын үед ээж маань над руу залгаад миний хүүхдүүд юу хийж байна? Ээж нь хоолоо хийчгээд байж байна гэж хоёрхан өнгөлбрээс өөр яриа өрнүүлсэнгүй таслав. Яг тэр л үед би ээжийнхээ дуу хоолойг хизээж мартагдахааргүй бас хизээж ахиж сонсохгүйгээр хамгийн сүүлд ярилцсан тэр л агшин охиныхон чихэнд одоо ч сонсогддог юм. Үнэхээр хормхон зурт ижийг минь надаас аваад явчихна гэж би сансангүй. Ижи минь таач бас мэдээгүй л байх. Та минь ямар бидэнд өвчин хэлж байсан биш. Биднийгээ зовоочхон ч гэдэг байсан юм уу? Бүү мэд. Ямар ч байсан их л гүтсгэн, хээгүй, хинэггүй хүн байж дээ. Ханаад ч яаж байна гэж асуухад гайгүй гэж хэллээд тэр л үед биднийгээ хуурч байсан байна да гэж одоо бодогддгийм. Тандаа шинэхэн хоньны махаар сайхан битүүршүл хийж аарт бусгаж өгье гэж бодон гэрээсээ аваад гарсан ч та минь охиныхоо сэтгэл шингэсэн хоолыг амсаж чадаагүй дээ. Харин таныхаа сэтгэлээ шингээж хийсэн сайхан шүлтэй хоолыг охин нь сүүлийн удаан амсаж чадсан азтай хүн шүү. Тэр өдөр өглөөний 8:30 минутаас оройн 19 цаг 20 минутын хооронд үхэл хагцалтай тэмцэж байсан эмч сувлууч нар хөдөлгөж болохгүй. Та бүхэн ер нь сэтгэлийн тэнхээтэй л байгаарай гэж хэлж байсан ч тэр бүх үгнүүд миний чихний хажуугаар л өнгөрөөд байсан. Та минь босоод ирэх юм шиг санагдаад л даанч та минь биднийгээ харалгүй, нэг ч үг хэлэлгүй, эргэж ирэхгүйгээр орхиод явчихсан байлаа. Тэрл мөчөд би таныхаа инээмсэглсэн дүр төрхийг, тэр сайхан тутан нүрийг, таныхаа дөнгөж хүчлээдэж байсан дулаахан гарыг тань архин атгахгүй гэж бодохоор төсөөлхийн аргагүй. Үй гашууны хар шуурга намайг таньгүй өнгөрөх өдөр хоногудад хайр найргүй шавхурдаж тэр шуургыг сөхрөн явах мөчүүдтэй тулгарснаа мэдэрлээ. Яг л энэ мөчүүд уйлд суух зав надад гарсангүй. Та минь биднээс холдон одож бүхэл зүйлс зун задгай. Таны минь алтангаар олон хүнийг асран сувилж байсан болохоор ч тэрүү бүхэл зүйлс нь цэгцрээд таныг гих олны хүл тасраагүй шүү ээжээ. Олонтойгоо хамт байсан сайхан үеийг дурсан ярих тэр л он жилүүдийг иргэн санах нь даанч сайхансан. Шөнө нь орон дотроо жаал уйлна. Амхандаа л аавынхаа хажууд нулимсаа үзүүлэхгүй хичээн нулимсаа дотгошоогоо залгих болов. Гэхдээ л чадахгүй байлаа. Хүн ер нь ичи аавыгаа бага цагт байгаа юмдаа
сэтгэл амар амгалан санаа зовж мэддэггүй мөнх юм шиг л бодох юм. Харин байхгүй болсон хойно нь маш их зүйлс санаж боддогч ухаарахад дэндүү хожимдсан байдаг юм байна. Надад ээжтэйгээ авахсан зураг ерөөсөө байдаггүй юм байна гэж бодон танитайгаа хамт зураг авахсандаа охин нь их баярлдаг юм. Одоо надад миний сэтгэлийг жоогон чадваргүй тайвшруулдаг зүйл гэвэл тэр л ханан дүлгөөтэй та бид хоёрын нэмсгэлсэн зураг. Хаяа ажлынхаа цонхоор харахад ээж минь оцныхоо өмнө хідэн үеийн хөвшчүүлтэйгээ сууж байдагсан. Хөвшчүүлж гэждээ дөнгөжл 60 настай шүү дээ миний ээж. Бүсгүйчүүд сууж байдаг. Тэрл цонхоор харах би дуртай. Тааман сууж байх юм шиг санагдана. Байхгүй болохоор нь танд хаяа гомдож дулмсан барьж ядна. Хаалга дуурахаар тааман ороод ирэх юм шиг. Байшингийн булангаас тойроод гараад ирэх юм шиг. Манай гэрийн цонхоор аавын бүхий л юмс харагдана. Гал тоогондоо хоолой хийгээд наас цааш явах нь том өрөөний жижиг цонхоор толгоогоо гаргаад л тамхиа татаж байгаа нь нэг сайхан нэмсэглэл гараа талалж байгаа. Таныхаа бүхий л үйлдэл үйл хөдлөл дүр төрхтэй охиныхон сэтгэл зүрхэнд үргэлж амьд цэрүүх нэрээ цэл залуухнаараа үрд хамт байдаг шүү ээжээ. Надад ээжээ гэж дуудах ижидээ эрхлэн үнсүүлэх хугацаа 34 хүн жил байж тээ. Ээж гэдэг үгийг ахин дахин хэлээд л баймаар. Даанч яагаад заавал би ийм зовлон амсах ёстой юм бэ гэхэд хорвоогийн жамыг дагаж амьдрахаас сүрж амьдарч болохгүй. Хорвоо шүтээ гэж намайг тайвшруулах нь олон юм да. Одоо охин нь таныгаа санам битгэрэн уйлж суугаас өөр юу ч үл хийж чадна. Гэхдээ ээжээ би таны үргэлжлэл сайн амгалан болтугай. 2015 оны 3 сарын 15 цаг 15 минут баг хангай дүрэг өндөр толгой охин нямд орчин инх тунгалаг